нэр трамвайд анхудаа сууж үзсэн. Тэгээ Турк дээр метро маркийн бүхэн л юм билээ. Та явдаг. Trains all to movement. Marmara helps the Maggie 20 stand your services. You can use that for last time I you can use the interchange to the Marmara. Энэ амар одоо юу хүн гээд хүнийхээ замтай амар өөрхөн явдаг амар зөө хүмүүсийн ч сурцсан бараг шүргэлдэх гэж яваа юм шүү. Тэр амар сонирхолтой шингийн ядаа гэдэг. Таны дараагийн байна. Хийдэг исламын сүмхтэй. Исламынхан сүмүүд нь аюу гоё тийм. Гоё хийцтэй юм. Одоо энэ нарийн гудмаар нь амар юу тэр трамвай бас сүргэж. Энэ ингээд дэлгүүрийн хавуултанд ингээд баараг энэ ханаа шүрхэх гэдэг юм яах гэдэг. Ийм ойрхон. Одоо ингээд бонда. Gülhane. 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 Энэ ингээ хааны ордон царан. Тралт шүн гэж наа чи боротод аялж байгаа хүн зөвхөн л ах шүү. Машин ингээ зогсож чинь зөрөхгүйд шин зам ингээд машин зам метроны зам нэг гэх юм уу биш трамвайн зам нэг гэх юм уу мэдээж байгаа л яаж аваар хийчихгүй юм шиг айтайхан яагаад явж идтий цагцаад явж идтий айгу сонирхолтой харахгүй том яа тэр эргэж байгаа тэр хэсэг амар хантайгаа ойрхон өнгөрн хүмүүс нь тэр ханны хажуугаар өнгөрөхтэй трамвайгаа өнгөрөөч зам амар ойрхон. Өмнө нэг хааны ордноор ирэхдээ би яг энэ замаар явсан. Өнөөдөр археологийн музей үзэж байгаа. Туркэд хамгийн одоо ирж үзэх хамгийн чухал юмнууд нь бол музей юм байлээ. Тэг бас алдартай кинонууд зураг авалт хийдэг. Ер нь музейгээр алдартай юм лээ. Тэрний тааз их хараа шүү дээ. Хаалга мангар сүртэй. Үүтээ юу юм бол? Дээр археологийн музей орох гэсэн чинь айгүй юу ихтэй. За тэр одоо энэ юу юм гэж ирж штэ амар. Ахын өнгөрт юм байна. Тэгэл араас нь машин явчихдаг. Сонирхолтой газар байна. Яг хүн юу юм бэ? Үзээгөө хараагүй юм уу үзэхээр нэг тийм них гоё тий. Угаасаа иймэрхүү амьдралын одоо юу гэдэг өрнөл тий
байдаг юм байна. Хүмүүсийн амьдралынх нь хэв маяг ерөнхийдөө нэг худалдаачин улс. Хүмүүс мэдэх бах те. Азийн хятад Европын хятадууд гэж ярьдаг ш Туркийг. Тэр шиг ер нь л ялтч худалдаачин улс. Тэгээд амттан ихтэй. Энд амьдрахад ямарсан өртгөн нь бол аюу дайжгүй. Харин орлого нь жоохон бага. Орлого яг Монголтой харьцуулахад өндрөж магадгүй маа. Солонгостой харьцуулахад орлогын хэмжээ нь бага юм шиг санагдсан. Гэтэ яг мэдээж оюутны төвшөнд ярьж байгаа шүү дээ. Юуны цагийн ажил гээд те. Бүр одоо гэтээ сая эмчийн цалин малин ч гэсэн тийм өндөр санагдаагүй. Долларын ханш өсөөд бага санагдаж байгаа ч гэж магадгүй. Тиймэрхүү санагдсан. Мэдээж тэгэл яг өөрийнхөө иргэдтэй цалингаа өндөр өгд юм байлаа. Гадаад ажилчдын цалин бага гэсэн үг. Тэгэхээр ер нь жоохон жуулчны л улс юм да. Аль жуулчлалаараа л мөнгө олд гадны хүчин авах сонирхол багтаа гэх үтэй. Тиймэрхүү санагдсан. Гэтэ миний дүгнэлт шүү. За энэ бичлэг арай л ортолоод байна. Мөнзөр рүү орж байгаа төрөвчлөлнэ. Амсгадчлаа.